Сайн байцгаана уу бичлэг үзүүлж юм дэмрийг. За энэ удаагийн бичлэгээрээ энэ нүүрний энэ унжилт давхар эрүүний талаар тэгээд хүзүүний үрчлэлийг багасгах, энэ унжилтыг багасгах хоёр техникийг та нартай зааж өгье гэж бодлоо. Тэгээд за нэгдүгээрт нь болохоор зэрэг бүр ингээ алхам тутамдаа хэрэгжүүлэх энэ хилээ тагнаандаа ингээ дээш нь дэвсэж нааж өгөх. Байнга сансан үедээ ингээ хилээ тагнаандаа дээдэлтэй ингээд наагаад өгнө. За энэ би харуулах гад ингээд шүднийхаа завсраар гаргаж ирж байгаа шүү. Тэрнээс ингэж гаргаж ирэхгүй. За ингэхлээр зэрэг нэгдүгээрт энэ одоо эрүүний энэ зүхлэгэн унжилт багасгаас гадна нөгөөтэйгөр нөгөө нэг амаараа амьсгалдаг бол хамраараа амьсгалах тийм боломжтой болдог. За тэгээд дээрэс нь болохоор зэрэг эрүүний хэлбэр маш гоё гарч ирдэг. За нөгөө хоёр дараагийн техник нь болохоор зэрэг энэ хүзөөний энэ хүчлийг багасгах тэгээ мөн яг энэ хэлбэрийг ингэж бас тодсгож өгдөг. Дээшээгээ таа зүсэх гэж ерөнхийдөө яригддаг нүрийн яг дээр таасны өмсөлт гээд за ингээд сайхан хүзүүгээ энэ хэсэгтээ ингээд дараад өчгөн. Өчргөө ингээд доош нь ингээд татахгүй яг л эндээ ингээд дараад өчгөд олно. За дээшийг ингээд тааз өмсөж байгаа юм шиг уруулаа гэхдээ ингэхээр уруулд эргэн тойронд нь хүчлээ үүсчихэн. Тэгэхээр ингээд юм цорвоолгоод одоо галууны хушуу шиг гэх юм юу гэх юм тэгж болгоно. За ахаад энэ техникийг хараарай. За яг энэ маягаар дээшээгээ ингэж унсна. Гэхдээ тухайн хүчилгэхгүй. Ингээд тэгэнгүүтээ дээшээгээ зарим хүмүүс тухайн хүчилгээд байдаг. Хүрчиж үгүй юу гэдгийг бас анзаараарай. За. Дээшээгээ 10 удаа таазаа үнсчээд амьсгалаа төгчгүй. Тэгээ сүүлд нь хамгийн сүүлд нь амьсгалаа төгчгүйгээр хэвийн амьсгалаад 10 секунд барина. Ингээд цорвоолгаад. За одоо харж байгаарай. Энэ үед бас мөрөө чангалахгүй мөрөө ингээд тийшээ татахгүйгээр болж сул орхиорой тэг амьсгалаа төгчгүйгээр яг энэ маягаар 3 удаагийн татамжтай өдөрт 3 удаа л хийхэд хангалттай. Тийшээгээ таазаа одоо 10-аар 3 удаа хийгээд ахаад 10 секундаар 3 удаа барихад хангалттай байдаг. Хүзүүний үрчлээ нэмэгддэггүй. Дээрээс нь багаснуул гэхээс энэ дасгалыг хийснээр маш гоё. Тэгээ одоо дөнгөж үүсэж байгаа үрчлээ бол арилах боломжтой. Үүсэд нэлийн гүн суудсан бол маш гоё бүтгэрч багсаж өгдөг шүү. Тэгээд хүзүүгөө бас яг нүүр шиг арчилж байгаарэ. Бичлэгийн хүртэл үзсэнд баярлалаа.